Усан дээр хөвөх хүн тайван дөлгөөн үзэгсэлэнтэй харагддагч түүний хөл усан дор зогсолтгүй хөдөлмөрлсөөр байдаг. Үүнийг хунгийн эффект гэж нэрийддэг. Бүсгүй та хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээсээр байна уу? Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч тань чинь өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань Мегмар гарагийн цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болж байна. Тэгээд Мегмар гарагт бол бид хунгийн эффектээрээ нийгэмдээ манлайлж байгаа, бизнес эрхэлж байгаа, хөдөлмөрлж байгаа бүсгүйчүүдэд урьж оролцуулдаг. Өнөөдөр шинэ бизнес, шинэ брэнд одоо сэдвээр Jinst Coco Beauty хувьцаат компани маркетингийн газрын захирал Майз цэгийг урьсан байна. Ингээд эрхэм зочиндоо өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За хоёулаа өнөөдөр маш гоё зүйлийг ярина. Одоо шинэ бизнес, шинэ брэнд гэдэг зүйлийг Монголдо одоо үүсгэн байгуулна гэдэг бол маш их хүч хөдөлмөр, маш их одоо ажил, одоо маш их судалгаа гэдэг юм уу ингээд олон зүйлийн ард за одоо ер нь бэлэн болж байна гэдэг зүйл гарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ярилцсан. За тэрнээс өмнө зочин маань өөрийгөө сайхан дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Ямар мэрэгжилтэй. За миний мэдхээр бол өмнө нь бол үндэсний үйлдвэрлэгч, брэнд үүсгэгч бас бүсгүй байсан. За намайг Ганцхийн Майццаг гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. За мэрэгжил бол олон улсын зах зээл судлал, Польш улсад төгссөн. За тэгээд залуу нас, хүүхэд нас гэдэг юм те. Польшид 20 жил амьдраад Монголдо бол 2008 онд ирж ирсэн. 2009 онд Exclusive гэдэг компаниг үүсгэн байгуулад, Exclusive брендийг үүсгэн байгуулад ажиллаж байсан. Тэгээ ер нь бол би ч өөрөө их одоо нэг ил тод байдаг хүн болохоор хүмүүсээс мэдж байгаа хаа. Өмнөд өчигдөрхөн гэхтэл би ч одоо бас нэг юунд ярилцлаганд орлоо. Гэтэ тэнд бол өнөөдөр бол маш гоё гэгээлэг ярилцлаганд орж байна. Өчигдөр ямар ярилцлаганд орсон бэ гэхээр дампуурсан компани төлөвлөлөж орсон. Тийм. За Exclusive брэнд маань бол Монголд маш олон жил одоо үйл ажиллагаагаа явуулсан шүү дээ. Саяхныг хүртэл явуулсан 2009 оноос хойш. Тэр үед нь би танилцаад бас радиогийнхаа нэвтрүүлэгт урьж оролцуулаад хоёулаа ярилцж байсан. Тэгэхэд яг үндэсний брэнд бүтээгдэхүүнийг нөгөө ууггүйгээр одоо авч явж байгаа. За тэгээд хөл хорионы үед бол яг л нөгөө нэг Монгол улсад маань тэр эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл байх нь ямар чухал юм бэ гэдгийг ил тод дуурдаг. За тэгээд тэр бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн үйлдвэрлээд гаргаж ирсэн одоо үндэсний брендийг одоо үүсгэн байгуулагч байгаа шүү дээ. Тэгэхээр Монголд ер нь одоо жоохон хүнд асуултаас эхлэх чинь тий. Монголд ер нь үндэсний брэнд, үндэсний үйлдвэрлэгч байхын хэцүү нь юу байна? Дампуурсан одоо компаниудын төлөөлөл болж орлоо гэж ярьлаа шүү дээ. Маш товчхондоо гэвэл ер нь сүүлийн 30 жил бид яг үйлдвэрлэлийг биш. Одоо юу гэдэг гаднаас юм оруулж ирээд борлуулалт хийхэд илүү арай дээр амар ийм эдийн засгийн орчин бүрдүүлсэн юм байлээ. Тэгэхээр Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өнөөдөр чанар болон үнээрээ өрсөлдөж ижил энэ зах зээл дээр оршин тогтно шүү дээ. Яг тэгэхээр бид сүүлийн 30 жил чөлөөт эдийн засаг гэдэг зүйлийг сонгосон учраас яг зах зээлийн өрсөлдөөнөөр л ажиллах хэрэгтэй. Иргэд ч гэсэндээ сонголт хийхдээ мэдээж өөрсдийнхөө хитвчин таарсан сонголтыг хийн штэ. Тийм болохоор үндэсний үйлдвэрлэл оршин тогтнох буюу үн болон чанараараа өрсөлдөхөд дууг нь хаач тий утасныхаа тий. Үн болон чанараараа өрсөлдөхөд хамгийн одоо боломжийг нь төр бодлогоор оруулж ирэх хэрэгтэй гэж би хувьдаа боддгийн. За тэгэхээр бодлого гэж ярихаар ялтчгүй төртэй холбогдно. Яа тэгэхээр өнөөдөр эрх баригчдын гаргаж байгаа шийдвэрээр бид бүгдийн амьдрал шийдэгддэг учраас ялангуяа жирийн иргэд бид улс төрийг сонирхох ёстой юм болов. Сонирхон гэдээ ярихаар ингээд мушгаад байдаг те. Улс төрчлөх гэдэг нь. Яг үнэндээ улс төрч гэдэг хүн бол та биднээс сонгогдсон бидний төлөө шийдвэр гаргаад ажиллах ёстой хүмүүс. Бид бол яг өөрсдийнхөө дуртай зүйлийг хийгээд чадах юм хийгээд юунд санаа зовхгүйгээр ажиллах хэрэгтэй улс их орондоо хөрөнгө оруулалт хийгээд явах хэрэгтэй хүмүүс тийм. За тэгвэл одоо энэ том зүйлийн ард гараад дахиад Монголд Японы хөрөнгө оруулалттай. За тэгээ Японы одоо маш сонирхолтой одоо брендийг одоо маш сонирхолтой гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрийг одоо нээхэд бэлэн болжээ. Энэ ажлын явц ямар байв? Одоо ямар шатандаа явж байна? Танилцуулж өгөхгүй. За Jinst
Beauty Coco брендийг үүсгэн байгуулагч Брюс Рүнгээ захирлаас ажлын одоо санал аваад дуртай хамтарч ажиллая гэдээ ирсэн байна. Яагаад тэгэхээр ерөөсөө Монгол улс ер нь бол аливаа улсын хөгжил нь юу юм бэ гэхээр ерөөсөө үйлдвэрлэл байхгүй. Тэгэхээр Монгол улс хөгжих ёстой. Үйлдвэрлэл хөгжиж улсаар хөгжинэ. Тийм болохоор аль салбар юу хийх нь яг хувь хүн миний хувьд бол тэнч чухал биш санагддаг. Хамгийн гол нь юу хийж чадах уу? Одоо жишээлбэл тун удахгүй бид Puko гэдэг брендийг үлгэдэж авна. 6 сарын дундуур ер нь үйлдвэрлэлээд эхэлчихнэ. За Puko брэнд юугаараа онцлог юм бэ гэхээр 2 жилийн судалгаан дээр хийгдсэн ийм эсийн түвшинд үйлчилдэг үүдэл эсийн ийм бүтээгдэхүүн байгаа. Монголчууд бид ярьдаг штэ. Монголын заяа ихээ гэдэг. Одоо ингээд бодоход нэрэл Монголын заяа их юм шиг санагддаг штэ. Яг тэгэхээр одоо энэ манай Puko Jinst Coco Beauty компанид хөрөнгө оруулаад буюу хамтраад одоо байгуулж байгаа энэхүү үйлдвэрийн гол хөрөнгө оруулагч нь Este Coco гэдэг брэнд байгаа. За Este Coco брэнд маань Японы зах зээл дээр 46 жилийн түүхтэй гоо сайхны бүтээгдэхүүн үүдэл эсээр эхийн экс болон адууны эксээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За сүүлийн 2 жил Монгол адууны эксээр судалгаа хийгдсэн байна. Урд нь Este Coco брэнд маань Австрал адууны эксийг хэрэглэдэг байжгаад за Монгол адууны экстэй харьцуулт хийж үзсэн чинь 2 дахин илүү агуулмжтай байсан. За тэгээд гаргасан бүтээгдэхүүнүүд нь 2 дахин илүү үр дүнтэй байсан. Тийм болохоор Монгол адууны эксээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр болоод Монголд хөрөнгө оруулалтаар одоо Япон технологи, Япон одоо бүх одоо Японд яаж лаборатори тэр үйлдвэр явдаг яг тэрийг бид Монголын хөрсөн дээр одоо нутагшуулж буулгана. Гэхдээ монголчлохгүй яг Япон технологиор нь. Тийм. Тэгээд энэхүү ихс маань Este Coco брендийн түүхий болохоос гадна бид буцаад нөгөө Este Coco-тойгоо өрсөлдөхөц үнэн болон чанараараа өрсөлдөхөц юм Puko брендийг үүсгэн байгуулж байгаа. За энэ судалгаа шинжилгээнд дээр ажилласан Takata Sansei гэдэг хүн байгаа. Тэгээ үнэхээр Монголд одоо яагаад ч юм маш илхтэй хүн шиг санагдсан. Тийм. Тэгээд үнэхээр Монгол малын ашиг шин гэж гайхалтай юм а. Ялангуяа адуунаас юусаа хаях юм байдаг юм байна. Ихсэн хүртэл гоо сайхны бүтээгдэхүүн болоод явж байна. Бүр гайхагдж байна тийм ээ. Одоо тэр том улсад судалгаа шинжилгээ хийгдээд чи юусаа байгаа бодит үр дүн шүү дээ. За тэгээд Este Coco-гийн бас нэг гайхалтай бүтээгдэхүүн нь коллаген гэдэг. За тэгээд энэ Монгол одоо адууны арьс ширэн хүртэл одоо коллаген байна. Тэгэхээр одоо энэ бол үнэхээр сайхан мэдээ. Яагаад тэгэхээр өнөөгийн цаг үед баг сүүлийн хэдэн сар сонсогдоогүй сайхан мэдээ. Ямар сайхан мэдээ вэ гэвэл одоо X жиргэн дээр бол үнэхээр хүмүүс их талархаж бас баяр хүргэж байна. Яагаад тэгэхээр Монголын нөхцөлд, Монголын хөрсөн дээр үйлдвэрлэл хийн гэдэг өөрөө маш хэцүү. Бас яаж ажиллах ёстой юм те. Тэрийг бас өнгөрүүлсэн хугацаанд бас өөрөө ч гэсэн туршлага олгож авч үлдлээ те. Монгол улсын хөгжил нь одоо үйлдвэр гэж хэллээ. Мэдээж яг тэрийг дагаад хүн амын те ард иргэдийн одоо Монгол гэр бүлүүдийн олон гэр бүлийн амьдралын одоо баталгаа хангагдсан шүү дээ. Ажлын байртаа болно те. Эргээд монголчууд өөрсдөө дэлхийд өрсөлдөхүүц одоо бүтээгдэхүүн брэндтэй болно гэдэг бол одоо маш гайхалтай л да. Мэдээж Японы одоо тэр туршлагатай одоо Este Coco гэдэг компани одоо яг одоо бүтээгдэхүүний орччоор эвдэгдэхгүй хийгдэж байгаа ч гэсэн тэнд одоо Монгол улсын маань одоо юу гэдгийг те мал амтан одоо зөвлийн одоо хэрэгтэй одоо хэрэглэгдэх бүх бүтээгдэхүүнүүд нь байна гэхээр л бүрэн боломжтой харагдаж байна л да. Ирээдүйн гоё харагдаж байна гэдэг шиг тий. Тэгэхээр одоо удахгүй 6 сард бас үйлдвэрийн маань нээлт талхаж байгаа. Бүтээгдэхүүнүүд маань бол эхнээсээ бол дээж нь гараад ирсэн байгаа шүү тий. Дээж нь бол эхний дээжүүд Японд хийгдсэн. Бид эндээс адууныхаа хэсийг тэнд явуулаад тэнд эхний маскууд бол гараад эхэлсэн байгаа. Puko нэрээр. Тэгээд үр дүн нь бол гайхалтай. Одоо Este Coco-гоос илүү тэгээд одоо энэ зохиогч маань одоо тэр эрдэмтэн маань өөрөө хэлж байгаа байхгүй. За өрсөлдөхөц брэнд гараад ирлээ шүү гэд. Тэгэхээр
ер нь хөгжил гэдэг энэ юм уу да. Хөгжил гэдэг бол одоо бие биентэйг өрсөлдөж одоо нөгөө цагаахан өрсөлдөөн байгаа тийм ээ. Ингэж амжилтанд хүрдэг. За нөгөөтэйгөр бүр тодруулж хэлэхэд зөвхөн ганцхан Монголын зах зээл биш бид нар дэлхийн зах зээл дээр гарахыг зорж ажиллаж байгаа. За тэгэхээр бид бүтээгдэхүүний онцлог нь өөрөө дэлхийд гарах маш том одоо тодтгож өгөх зүйл юм болоо да. Монгол адуу гэхэр чин тэр адуу Монголд л байна үстэй тийм. Тийм байна. Үнэхээр тийм байна. Дарь сөрөн уртнаас маань баяр хүргье гэдэг мэдчилгээ хэлгээсэн байна. Хамт сонсож байгаа бүсгүүчүүд маань гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсыг дагаад за радиогоо сонсож байгаа бол бас пэйж хуудсан дээр шууд лайв стримтэйгээр үзэх боломжтой. Мэдээж бас асуултууд мэдээлэл авмаар байгаа бол мэдээллээр бас илгээж болно, гоё бас урмын үгийг хэлж болно. Ягаад тэгэхээр бид нар чинь нөгөө бие биенээ дэмжиж эргээд нөгөө бие биенээ дэмжинэ гэдэг маань ерөөсөө л бид нар одоо хийж байгаа бүтээж байгаа нэгнийхээ зүйлсийг мэдээлж ийж, хүргэж ийж, дэмжиж ийж одоо яг бизнес бол тий нэг худалдан авалт хийж ийж, Монголынхаа мөнгийг Монголдо үлдээж ийж гэж ярьдаг штэ тий. Тэгжиж л Монгол улс хөгжин. Тэрнээс одоо юу гэдгийг маш олон зүйлийг бол гаднаас бид нэр тэргөө авч одоо нөгөө үйлдвэрлэгч биш учраас тий авч гадагшаа мөнгө урсгаж байгаа. Гэтэл энд үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч байгаа тэр одоо эмэгтэйчүүдэд дэмжихийн тулд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань яг энэ цаг дээр одоо бизнес эхэлж байгаа, хөдөлмөрлөж байгаа, хичээж байгаа бүсгүүчүүдэд урьж оролцож бас бизнес нь ямар явж гин, за цаашдаа ямар байна, тий хөгжил нь ямар байна, за тэгээд юу нөлөөлөд байдгийг гэдэг дээр асууж байгаа ярилцдаг цаг байдаг юм аа. Тэгээд хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг бол татна гэдэг бол маш том ажил шүү дээ. Итгүүлээд тэгээ Монгол улсад одоо Монгол улс чинь цөөхөн хүнтэй жижигхэн тий зах зээлтэй. Гэтэл Монгол улсад боломж нь байна, бүтээгдэхүүн нь байна, хүн нь байна тий. За тэгээ зах зээл нь байна. Эргээд бид нар дэлхийд өрсөлдөхөж бүтээгдэхүүн гаргаад зөвхөн Монголд зарахгүй гэх хэмжээнд хүртэл бол одоо ажлын үйл явц бол бас л явсан л баг та тийм ээ. Одоо ингээд сүүлийн үед анзаархад ихэнх хөрөнгө оруулалтууд, гадны хөрөнгө оруулалтууд дандаа уул уурхай буюу газрын хийлийн баялаг дээр тийм тэр тал руу хөрөнгө оруулалт хийгддэг. За энэ хөрөнгө оруулалтууд бас яагаад буцаж татагдаад ингээд тэр төслүүд амжилтгүй явагддаггүй гэхээр дандаа улс төрийн хараат болцгоцсон байдаг. Яагаад тэгэхээр хараат гэхээсээ илүүтэйгээр манай Монгол улсын улс төр өөрөө маш тогтворгүй байдаг учраас энэ нь хөрөнгө оруулагчдад итгэлийг нь төрүүлдэг. Эсвэл анх ярьжснаасаа буцдаг учраас маш олон хөрөнгө оруулагчдыг манай Монгол улсын бүр тодруулж хэлбэл улс төрийн шийдэл улс төрчид маань өөрсдөө хохироосон байдаг. Бидний хувьд бол нөгөө гол түүхийн эд маань шавхагдшгүй баялаг Монгол адууны ихс шүү дээ. Тэгээд одоо магадгүй энэ нэвтрүүлгийг сонсож байгаа Улаанбаатар хотод ихэвчлэн амьдардаг охид бүсгүүчүүд бол мэдэхгүй. Манай нэг найз одоо манай мөнх жаргал гэдэг сонсож байвал манай мөнх жаргал гэдэг найз сая бид хэд ч нэрээ ивент хийгээд за тийм ивентийн бүх одоо чимэглэлийг хийж өгсөн гайхалтай найз бүсгүй маань уул нь бол бас нэг уяачийн ихнэр ахгүй юу. Тэгтэл би тэр найзтай хэлж байгаа манай найз чинь бүр ингээд орой болтол шөнө болтол тэр чимэглэл хийж өгөөл те бас л ингээд дэмжиж тэгээд би найзтай хэлсэн. За одоо удахгүй найз нь одоо манайх ингээд үйлдвэр нэгтгэхээр адууных нь ихсийг авна гэсэн чинь над руу нэг том орсон. Манайх адуугаа алдгүй байгаа шүү гэдэг. Тэгсэн чи би бас гайхацсан. Найзаа алж хийдэг юм биш шүү дээ. Тэр чинь төрхөөр хүүхэд одоо төрхөөр ихийхс гэдэгтэй адилхан гардаг шиг тийм адуу унгалдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр гардаг зүйл нь гэсэн чи яана тийм уучлаарай гэх. Тэгэхээр магадгүй хүмүүс бодож байгаа. Хотынхан бол бүр мэдгүй болох нь тийм. Тэгэхээр ихс гэдэг зүйл маань өөрөө одоо за мэдээж тэр ихсийг бол маш сайн судалж ийж те одоо ингээд одоо бүр шинжилгээ лабораторид оруулж ийж хэрвээ тэр адуу өвчтөй ч юм янз бүрийн шаардлага хангахгүй мэдээж тийм ихс цаашаа явахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө айх зүйлгүй харин ч бүр маш тийм хэрэгтэй ялангуяа эрүүл мэнд арьсанд их хэрэгтэй бүтээгдэхүүнүүд байдаг гэдгийг одоо бараг 50 одоо хагас 100 жил судлаад энийг бүтээгдэхүүн болгоод Японууд гаргаад ирсэн. Тэгээ ер нь Япончууд хөрөнгө оруулалт хийхдээ бид нар 7 хэмжиж нэг огтл гэж ярьдаг болвол за миний бодлоор бол Япон хүмүүс бол бараг 10 хэмжиж нэг огтлдог баха. Тэр бол үнэн шүү. Харин тэгэхээр одоо энэ болвол маш том боломж. Энэ боломжийг бид алдахгүйгээр харин ч цаашаага маш өргөжөөд бүр дэлхийд одоо данслагдсан маш том
Pucco гэдэг брендийг бид бий болгох юмсан гэж хүсэж байгаа. За аливаа улсын үйлдвэрлэл одоо тухайн улсын брендийг дэмжинэ гэдэг бол бүх ард түмний бас дэмжлэг байт юм болов. Энэ дэмжлэг гэдэг нь өөрөө худалдаа авалт. Төрийн бодлого гэдэг нь өөрөө хамгаалалт байдаг. Тэр нь жишээлбэл импортоор орж ирж байгаа, гаднаас орж ирж байгаа ямар ч гарал үүсэл нь тодорхойгүй, хүний биед одоо харшил өгдөг, эсвэл хүний биед сөрөг нөлөөтэй янз бүрийн бүтээгдэхүүнүүдээр орж ирж идэг. Үнэн нь өөрөө маш хямдхан мөртлөө тодорхой цаг хугацааны дараа одоо маш сөрөг үр нөлөө үзүүлдэг. Яг үнэндээ өнөөдөр зарим хүмүүс бид магадгүй мэдээлэлгүйгээс шалтгаалаад одоо хямд бүтээгдэхүүн авчаад буцаага тэрнийг хэд дахин илүү үнээр бидэд нөхдөг буюу эрүүл мэндэд одоо эмчилгээнд мөнгө зарцуулах шаардлага гардаг тийм. Нарсан дээр юм чи юу ч яах вэ гэж итэл нөгөөд чинь арс руу цаашаа шингэж идэг тийм. Эрүүл мэндэд маш их хохиролтой байдаг шүү дээ. За тийм болохоор би энд бүр юу гэж уриалж хэлмээр байна уу гэхээр бүр бүгдээрээ яг нөгөө Япончуудын Toyota анх үүсэж гарч ирж байсан яг түүхийг бид нэр тэр түүхийг тавтах юмсан. Анх одоо бүр баримтат кино байдаг шүү дээ. Toyota машин анх үйлдвэрлээд гарч ирж хахад 10 км явуулгүй машин нэвдэрчээсэн. Нэвдрээд унтарч хахад авахгүй гэхээсээ илүүтэйгээр за мэдээж Toyota-гийнхан бол чин сэтгэлээсээ энэ дээрээ алдаагаа давтахгүй тулд ажилласан. Нөгөө талдаа тухайн худалдаа авагчид нь итгэл үнэмшлэрээ улам илүү их худалдаа авч итгэж найдаж биднэр дэмжижсэн. Яг л үүн шиг бид нар гаднаас ирж байгаа Солонгос, Хятад одоо янз бүрийн бүтээгдэхүүнээс илүүтэйгээр бид яг Pucco-до бүр зарж итгэл үзээрэй гэж хийж үзээрэй гэж тийм. Сонирхолч хэлэхэд одоо Монголд зарим одоо брэнд бүтээгдэхүүнүүд гаднаас огтээж аваад Монголдо савлж үйлдвэрлэдэг тийм ээ. Гэтэл энд Pucco-гийн хувьд бол бүр хэсэргээрээ хийгдэг. Бид өөрсдөө огтээж эндээ үйлдвэрлээд эндээ гэдэг бүтээгдэхүүн. Харин ч бүр хэсэргээрээ бидний Монголоос явуулж байгаа охийг Японд тэнд одоо өөрсдөө савлж SD Coco-го хийх нэ шүү дээ. Бидний явуулж байгаа одоо тэр адууны экс буюу ийм жижигхэн охин тэнд очиод мянган одоо тийм эссенцний түх хийдэн болж байгаа байхгүй. Ингээд бодохоор гайхалтай байгаа зү тийм байна. Асла жижигхэн их л юм явах юм шиг бодож штэ тий. Гэтэл тийм жоохон зүйл явж штэ. За алтан чимэг аваа маань өдрийн мэндэ гэсэн Пүрэв сүрэн маань амжилт хүсээд баяр хүргье гэж энэ амжилт хүсье гэж Ягдаг Утганбаатар дар сүрэн уртнаас нь та чадлаа гэж зүрх хэлсэн байна. Монгол хуу ганцааж амжилтаа гэсэн байна. Баярлалаа, хамтдаа байгаад маш их баярлалаа. Тэгээд бас асуултуудыг эмэгтэй хүмүүсийн хувьд одоо юу гэдгийг тий гоо сайхны бүтээгдэхүүнийг одоо нөгөө нэг чанарт нь сүүлийн үед анхаардаг болсон. Одоо яг л байгалих юм уу, натурал юм уу, эко юм уу тий ямар бүтээгдэхүүн орсон бэ гэдэг дээр анхаардаг болсон. Тэгээд нөгөө талдаа бас Монгол улс чинь нэг тийм цаг агаар уур амьсгал тэ эрсдэс гэл. Тийм учраас бас нэг арай их арчилгаа, арай их зүйл хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо ядчил хаврын хавсрахтай шуурхтай үед бид арьсаа хамгаалахгүй бол болохгүй тий. Илүү л их чигшүүлэхгүй л болохгүй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр яг энэ арьс арчилгаанд хэр одоо илүү төгс одоо зогтсож байгаа гэж одоо илэрхийлэх вэ? Яг өөрийнхөө бүтээгдэхүүнийг нэг гой сурталчлаа тий. Ийм шүү гэд хэлвэл. Тий. За яг энэ одоо брэнд дээр ажилласан эрдэмт нь өөрөө бүр ам гарч хэлсэн байгаа. Такада сан болоод энэхүү Pucco брэнд бол Монголын эрс тэвс уур амьсгалтай бүх бүсгүүчүүдэд одоо уур амьсгалтай ялангуяа нөгөө малчин эмэгтэйчүүд малчин бүсгүүчүүд яадгүй гэхээр халуун гэрт байжгаад гинт гадаа гарч ингээд агаарын даралтны юм цохилтонд ордог. Тэгэхээр арьс маш гинтдэг. Яг үүнд зориулсан бүтээгдэхүүн байгаа шүү гэж онцолж хэлжсэн. За анх ингээд энэ бүтээгдэхүүнийг одоо жишээлбэл SD Coco дээр ингээд яриа л да. Одоо Япон чанар гэдэг баталгаагаа энэ хүмүүс өгж байгаа юм л да. Учир нь бид бүтээгдэхүүнийхээ дээжийг 3 жил хадгалдаг. За үүнтэй адилхан Pucco-гийн бүтээгдэхүүн ч гэсэн бас яг энэ стандартаар явагдана. За хэрвээ ямар нэгэн харшил гарах юм бол бид одоо бүр хаа байсан Японоос өөрсдөө хурж ирнэ гэж байгаа байхгүй юу? Асуудал үүсэх юм бол одоо тэр хүний одоо гомдлгүй болгож арьс нь яасан юм байна гэдээ өөрсдөө анхаарал тавина. За хэрвээ Монголоос очиж чадахгүй бол бид өөрсдөө хүрээд ирнэ гэж байгаа. Тэгэхээр энэ бол үйлдвэрлэгч хүний амлалт гэдэг бол бүр ямар ч нотариатаар баталгаажуулснаас илүү амлалт байдаг. Тэгэхээр
энэ олон одоо хүн болгоно сонголт ирэх нь байгаа. Тэгэхээр бид та бүхэнд сонголтыг л бий болгож өгч байгаа зүйл. Сонголт хийх нь таны одоо эрх учраас та бид бүхний сонголтоор гаргасан шийдвэрээр бидний амьдрал явж идэг штеп. Яг үүнтэй адилхан та хэрвээ одоо сонголтоо зөв хийх юм бол сайхан арьстай явах нь л гэсэн. За нөгөө төгөр бүр онцолж энд хэлмээр санагдаж байгаа зүйл ер нь гадуур зарагддаг одоо бүтээгдэхүүнүүд ихэвчлэн одоо гоо сайхны макияж буюу будалтанд зориулсан бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Ихэвчлэн. Яг эрүүл мэндийн буюу бүр арьсны гүнд одоо тэр 5 давхраг 7 давхрагад гүнд нь нэвчиж орж үйлчилдэг бүтээгдэхүүн бол дэлгүүрт баг хязгаарт борлуулагддаг юм да. Яагаад тэгэхээр энэ нь өөрөө бас боломжгүй зүйл. Хүн болгоны арьс харилцаа адилгүй байдаг учраас заавал одоо гоо сайхны салон буюу эсвэл яг энэ бүтээгдэхүүнийг зөвхөн танд арьсыг чинь одоо хараад шинжилээд хилээд ингэж хэрэглэх боломжтой гэж зөвлөгөө өгсөний үндсэн дээр л хийгдэх учраас дэлгүүрийн лангуун дээрээ сонголт хийж байгаа зүйл тэр тусмаа бас сошиалаар хараад энэ гоё шүү гэдэг бүтээгдэхүүнийг сонгоно гэдэг бол бас л одоо нөгөө тэнэг зэрэг штэ тий гэж ер нь бол тийм штэ тий. Тэгээд эмэгтэй хүний хувьд асууя л та. Эмэгтэй хүмүүс ер нь бол нэг тийм өөртөө зориулах, өөртөө зарцуулах гэдэг юмнаас нэг юм жоохон хойшоо байдаг тий. За өөр хүүхэд маань амьдрал маань за тийм. За тэг хүүхэд гаргаад гэртээ сууж байхдаа бол за хань ижлийнхаа олж ирж байгаа 5 цасыг ингээд явах уу тэгээд явах уу гэдэг ч юм уу тий. Тэгжээт л нөгөө нэг эмэгтэй хүний гоо сайхан амархан одоо хугацаатай гэдэг штэ тий. Хурдан гүнтдэг гэдэг ч юм уу тий. Тэр байдлаас шалтгаалаад би яах вэ гэж байгаа тийхэ хорох гэдэг штэ. Таны хувьд яг энэ дээр тий өөрийн тань баримталдаг зүйлс залуу бүсгүүчүүдэд яг одоо гэрэлтнийг сонсож байгаа бүсгүүчүүдэд бас хэлмээр байгаа зүйлс юу вэ? Хүн хамгийн түрүүнд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Ялангуяа ээж хүн, эхнэр хүн хамгийн түрүүнд өөрийгөө нэгдүгээр тавиараа гэж би бүр хэлмээр аа. Зарим хүн ямар сони ингэж бодож магадгүй л дээ. Яагаад гэвэл эцэгтэй та эмэгтэй та болвол айл гэрийн тол юм. Тэр дундаа арьс гэдэг чинь бол эмэгтэй хүний тол ахгүй юу? Яагаад тэгэхээр хүний арьсаар бидний сэтгэл санаа готрол юу гэдгийг тэр бол ингээд арьсан дээр ил гарч идэг учраас энэ бол маш чухал. За эмэгтэй хүн яагаад ээж хүн их хүн та нэгдүгürt өөрийгөө тавиараа гэж байгаа гэхээр та хамгийн түрүүнд эрүүл гоё сайхан байж ич танаар эр нөхөр нь бахархна. Гэртээ хүүхдээ хараа сууж ийн би хүний төлөө одоо юу гэдэг эр нөхрийнхөө төлөө хүүхэд гаргацсан юм шиг аягалж хизээч болохгүй. Яг зөв шүү. Яагаад гэвэл гэртээ гэрээ гийгүүлэгч гэж мэднэ үстэй. Гэргий гэдэг үг чинь гэр гийгүүлэгч гэдэг үгээс гэрээн гийгүүлэгч гэдэг үгнээс гаралтай учраас эр нөхөр тань гэр бүлээ тэжээх гээд гадаа тэ одоо маш их стресстэй байлаа гэд гэртээ орж ирээд таныг хараад ёстой жинхэнэ нар гийж явах хэрэгтэй байхгүй. Тийм болохоор та үнэхээр гоё явах хэрэгтэй. Гоё яана гэдэг нь гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэж гоё явах хэрэгтэй. Сайхан хүн хараад хэн ч гэсэн одоо баястай штэ. Нүд баясдаг байхгүй. Тэгэхээр тэр нүд баясхыг хамгийн түрүүнд эр нөхөртөө бэлгэл гэж хэлмээр байна. Хоёрт яагаад үр хүүхэдтэй хамгийн сайхан харагдах хэрэгтэй юм бэ гэхээр ээж хүн бол үр хүүхдийнхаа дархлаа гэж би хувьдаа боддог. Ээжийгээ харж хүүхдүүд итгэл, найдвар, урам, зориг юу гэдгийг үлгэрлэл дөөрөл бүх юмыг авчиад. Тийм болохоор ээж хүн гундуу ажиллахгүй дотроо уйлжсэн ч гаднаа инээж авах хэрэгтэй, хүчтэй авах хэрэгтэй гэж хэлмээр байна. Хүчтэй байна гэдэг нь нөгөө эр хүний шинж биш шүү. Хүчтэй байна гэдэг нь одоо нөгөө эмэгтэй хүний нэг юм хатуу ухаан гэж ярьдаг шүү дээ бид нар. Тэгэхээр за тэр хатан ноён ухаан гэхээс нөлөөтэйгээр зүгээр л одоо нэг өөрөөрөө байж гоё авах хэрэгтэй. Эмэгтэйлгээрээ байх хэрэгтэй. Эмэгтэй хүн гэдэг чинь цаанаа л нэг нандин бицтэй тийм ээ. Тэгэхээр үр хүүхэдтэй гоё байхыг түүнээс шиг ингээл үснэ ар заачаал хоо игээл ингээл тийм ш. Зүгээр л өөрчлөгийг өөрсдөөсөө хэл энэ өрх гэр бүл дотроосоо өөрчлөлтэй. Тэгэхээр бид өөрсдөөсөө өөрчлөлтийг хийж чадах юм бол нийгэмдээ одоо өөрчлөлт хийх гэх юм бол ерөөсөө л эргэн тойрныхоо хамгийн түрүүнд үр хүүхдийг сайхан хүн болгоод хүмүүжүүлж. За бүр ингээд нарийн ярих юм бол гэр бүлийн салалт гэдэг хүртэл ээж бид нартай хамаатай гэж би боддог шүү дээ. Яагаад тэгэхээр эрэгтэй хүүхдийг хэн хүмүүжүүлдэг юм бэ гэхээр хамгийн түрүүнд ээж нар ойр байдаг. Тий. Тэгэхээр эмэгтэй хүн зөөлөн байж ер нь хайр нь ихтэй
муу хүн болцсон гэж сонсч байсан уу? Үгүй шүү дээ. Тийм болохоор ерөөсөө л хайраар бүү дутаа. Хайраар ханиач бүү дутаа, хайраар үр хөвгтэйч бүү дутаа, хайраар өөрийгөө ч бүү дутаа. Тийм болохоор хамгийн түрүүнд нэгд өөрийгөө хайрл. Өөрийгөө хайрлна гэдэгт бол бүх юм орно шүү. Өөрийгөө хайрлна гэдэгт бол өөртөө цаг зав зарцуулах хэрэгтэй. Ядаж 7 хоногт нэг удаа сайхан арга хэмжээ зохион байгуулах гэж үзвэл ороод оролцох хэрэгтэй. Тэгээ сая өнгөрсөн бүтээсэн өдөр бид эрхэмсэг хатагтай аян гөрмөлсөн байна. Тэгээд энэ давшрамд бас энэ 21 аймгийн бүх бүсгүүчүүдтэй энэ аянд нэгдэрэ гэж урайлмаар. Яаж нэгдэх юм бэ? Маш амархан. Зүгээр л ханд гэдэг чинь холбогд орон нутаг тэ эсвэл албан газар хамтарч зохион байгуулъя л гэдэг. Тэгээд зохион байгуулагдсан бүсгүүчүүдтэй бид нар маш гоё боломжийг олгож байгаа. Мөнгөн урамшуулал болон бит бус урамшуул. Бит бус гэдэг нь за 30 одоо юу гэдгийг те одоо тодорхой одоо 30 манай бүтээгдэхүүн чи бүгд нэг сет болцсон байгаа. За одоо нэг сет буюу тэнд ч одоо 11 бүтээгдэхүүн байгаа юм. Үс арчилгаа болон одоо тэгээ дотроосоо уух коллагенаас ахуулаад арьс арчилгаа одоо крем тэг беби крем, нарны крем гэдэргээд ерөнхийдөө нэг 11 бүтээгдэхүүн. За энэ сетийг 30 бүсгүйд хэрвээ та санал болгож чадах юм бол та Япон улс руу аялах бүх одоо зардлыг нь манай компанид аая гэж байгаа. Ирж очих. Одоо онгоцны билет, Токиод байрлах, зочд буудал, хоол. За тэгээд тэнд одоо автобусаар зорчиход билетийг нь хүртэл ингээд даая гэж байгаа. За энэ нь өөрөө манай бүтээгдэхүүнийг одоо олон бүсгүүчүүдэд таниулсных нь шагнал юм шүү. За тэгээд нөгөөтэйгөр албан газраараа хэрвээ хамтраад одоо манай бүтээгдэхүүнийг авах юм бол 15% хүртэлх хямдралыг бас бид өгье гэж байгаа. Тэгээд магадгүй бүтээгдэхүүний үнийг хүмүүс сонирхож иж магадгүй л дээ. За үнийг би манай бүтээгдэхүүн хямдхан гэж хэлэх хэцүү, үнэтэй гэж хэлэх хэцүү. Яг ямар бүтээгдэхүүнтэй харьцуулж ин гэдгээр үзэх юм бол нэг бас нэг ойлголтод хүрэх бах тий. Манай бүтээгдэхүүнүүд одоо яг Este Coco бол ямар ч одоо нэмэгдэл үнгүүгээр яг Японыхоо зах зээлийн үнээр манай бүтээгдэхүүн Монголын ард түмэнд хүрч байгаа. За үүн дээрээсээ дахиад бид урамшуулал өгье гэж ярьж байгаа тийм. За тун утгагүй Puko брэнд маань гараад ирэхээр мэдээж үнээрээ бас өрсөлдөх байх гэж бодож байгаа. Яг тэгэхээр маш олон одоо татварууд энэс хасагдана гэж бодож байгаа. Одоо замын зардал, тээврийн зардал тийм. За тэгээд энэ хил гайл дээр төлөгдөж байгаа татварууд гэх гих мэтлийн ийм зүйлүүд байхгүй болохоор хямд болох байх. За нөгөөдөөр Японд авж байгаа ажилчдын цалин маш өндөр байдаг. Манай Монголынхноос Монголд ажиллаж байгаа хүмүүсээс баг 3-4 дахин илүү үнэтэй байдаг учраас тэр хэмжээгээрээ бас Монголынхоо яг зах зээлд хүрсэн дээр буусан бас үн байх болов. Гэхдээ үн гэдэг чинь өөрөө бас айгүй харьцангуй ойлголттой. Зарим бүтээгдэхүүн ер нь маш их дамжлага одоо зүйлүүд ороод ирэх тусмаа л энэ үнэнд өөрөө нөлөөлж идэг зүйл байдаг шүү дээ тий. Тийм шүү. За даваас өрн сайн уу өдрийн мэндэ хөрхнүүдээ гэсэн бол монголхоо танай компанид амжилт төсөө маскыг нь хэрэгжилж үзээ маш гоё таалагдсан шүү гэсэн байна. Хаанаас яаж авах вэ үн гэдэг мэдээллийг сая бас үнний мэдээллийг бол дундчлаад хэлжлээ. Хаанаас яаж авах вэ? Худалдаанд гарсан байна уу? Үйлдвэрийн нээлт бол 6 сар төлнө гэж байгаа шүү дээ. За Este Coco брендийн хувьд бол бид аянд оролцож байгаа хүмүүсээрээ дамжуулж бас энэ бүтээгдэхүүнийг хүргэмээр байгаа. За тэгэхээр бид бас нэг маркетингийн борлуулалтын хувьд бол нэг арай нэг шинэлэг зүйл зориод байгаа. Тэрний юу гэхээр 21-р зуун бүтээгдэхүүн дээр биш системэн дээр суурилсан маркетингийг зах зээл дээр нэвтрүүлж амжилтанд хүрэх юм. Тэгэхээр систем гэдэг маань өөрөө нэг талдаа маш олон хүмүүст одоо сайн дурын бизнес эрхлэгчдийг бий болгодог зүйл байхгүй. Нөгөө талдаа ямар нэгэн марж нь одоо нэмэлт үнгүү яг үйлдвэрийнх нь зардалгүйгээр одоо жишээлбэл бид нар номинд ч юм ийм артад бүтээгдэхүүнээ борлуулах 30-40% яг үнэ шүү дээ. Тэгэхээр тийм нэмэгдэл үнгүүгээр энэ аянд нэгдэж байгаа бүсгүүчүүдээрээ дамжуулж бид одоо албан газар дээрээ ч юм уу за эсвэл хөдөө орон нутагт хэрвээ та энэ одоо нэвтрүүлгийг сонсч ивэл та өөрөө манай аянд нэгдээрээ манай Jeans Coco-гийн чат руу бичиж болно. Эсвэл шууд одоо над руу 8811 9179 гэдэг дугаараар холбогдоод бас хамтарч ажиллаж болно. За тун удахгүй бид өөрсдийнхөө яг Улаанбаатар хотод
нэрийн дэлгүүрээ нээн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар бол зөвхөн агуулгах худалдаа маань байгаа. Агуулгах маань. Тэгэхээр агуулгах дээрээсээ одоо аянд нэгдэж байгаа бүсгүүчүүдтэй бүтээгдэхүүнээ өгж байгаа ийм зарчмаар одоохондоо явж байгаа. Гэхдээ дугуйтахгүй бас хамтарч ажиллаад би энэ бас нэвтрүүлгээр дамжуулаад ялангуяа гоо сайхны салуунуудтай хамтарч ажиллахыг хүсэж байна. Тэгэхээр мэдээж гоо сайхны салон маань ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа солонгосын ч гэдэм үү хятадын за эсвэл одоо ямар нэгэн бүтээгдэхүүн өөрсдөө эсвэл оруулж ирээд байгаа тийм мэдээж тэр бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэгжилж байгаа. Тэгэхээр манай Puko брэндтэй хамтарч ажиллахаар улмаар Este Coco-гийн бүтээгдэхүүнийг бас салоноор салооны савлгаатай байдаг салон дээр бас хамтарч ажиллахыг бас одоо уриалж байна тий Este Coco Beauty гээд пэйж хуудас бол байгаа юм байна. За тэр пэйж хуудсын чатаар бас асуугаад яг энэ эрхэмсэг хатагтай гээд аян зарлцсан байна. Энэ аяндаа бас хамтарч болох нь. За нөгөө талдаа 8811 9179 гэсэн дугаараар холбогдоод бас хамтарч ажиллах боломжтой байна. За тэгээд өнөөдрийн маань дугаарын бас нэг юм онцлог юу вэ гэвэл бид нар Монгол улсдаа сайхан амьдрья тий. Тэхийн тулд би ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Тэгээ за бизнес байна уу, хувийн сонирхлоороо юм хийж гэнэ үү тий. Тэрний эргээд Монгол улсдаа за тэгэл өөртөө олон хүмүүст ингээд эргээд хувь нэмэртэй гэж. Тэгэхээр яг радио сонсож байгаа би нэг юм хийж хийсэн гэж ингээд ботоод тэргийг хийж чадахгүй тий. Яаж ихтүүлэхээ мэдэхгүй. Би нэг ийм бизнестэй болмоор байна. Гэхдээ айж ийн эсвэл мөнгө алгач гэдэг юм уу. Тэгээ сууж байгаа бүсгүүчүүдэд бас ямар зөвлөмжийг өгөх вэ? За хамгийн түрүүнд бидэнтэй хамтарч ажиллаарай л гэж өрөө. За яагаад тэгж гэнэ вэ гэхээр бид хамтдаа бойчих юм аа. Зарим одоо жишээлбэл бид зөвхөн бүтээгдэхүүнээ хин нэгэнд зарчаад алга болгож байгаа зүйл биш байхгүй юу? Хамт бойчих юм. Бойжин гэдэг маань хэрвээ та бүр салон нээгээд ер нь одоо жишээлбэл Японд Este Coco маань нэрийн дэлгүүр нь дэрэгдээ гоо сайхны салон байдаг. Яг хамтдаа цогцоороо байж шүү дээ. Тухайн хурж ирж байгаа үйлчлүүлэгчийн арьсан шинжилж гин. Арьсан за ийм байна. За тэгээд 7 хоногтой нэг юм уу. За эсвэл сард нэг 2 удаа гоо сайхныхаа салоноор үйлчлүүлэнгээ давхар бүтээгдэхүүнээ худалдаж аваад орой олгоо өөрсдөө арчилгаа хийгээд яваад ах юм боломжтой. Тэгэхээр хөдөө орон нутагт хүсэл байгаад та ер нь ямарваа нэгэн бизнесийг хий гэж байгаа бол хамгийн түрүүнд хүсэл, ирмэлзэл, зорилго байдаг юм. Чухал. Энэ бол мөнгөтэй хүнээс мөнгнөөс илүү зүйл ахгүй. Тэгэхээр хэрвээ танд хүсэл, ирмэлзэл, зорилго ч байх юм бол бид таныг заагаад хамтдаа бүр хөрөнгө оруулалт хэмжээний хүртэл бид нар энэ боломжийг олгоно. Манай компани бол хэрвээ яг гоо сайхны салон дээр хамтарч ажиллая гэж байгаа хүмүүстээ 200 сая төгрөг хүртэлх ийм хүүхдийн одоо зээлийн боломжийг бас олгож байгаа. Тэгэхээр энэ бол одоо юм хий гэж байгаа хүмүүст бол гайхалтай боломжтой. Яагаад тэгэхээр надад хизээч ингээ бизнес хийгээд явж байхад ийм боломжууд байдгүй байсан байхгүй. Гэтэл манай Este Coco компани маань бол энэ боломжийг олгоод бүр хамтарч ажиллая, хөгжүүлье. Хүмүүсийн чинь Япон улсад мэрэгжил дэвшлүүлээд сургаад өгье гэж байгаа. Тэгэхээр энэ өөрөө маш том алсын хараатай бизнесийн хамтрагч түн шиг бид нэр хайж байгаа маа. Тийм байх шүү. Тэгэхээр манайхан бас яг л энэ гоо сайхны салбарт ажилламаар байгаа тий. Авиас чадвартай гоо сайханчид за тэгэл яг ийм борлуулалтын хүсэл сонирхолтой бол хамтдаа өсөөд хамтдаа бизнес эхлүүлэх боломж байна. За долгормаа өдрийн мэндэ амжилт хүсье. Маш гоё бүтээгдэхүүн байна. Би хэрэглэж байгаа. Бүтээгдэхүүний бусдаас ялгарх зүйл нь гэх юм бол хими ямар ч орц найрлаггүй хүний ихсийн үүдэлс байдаг. Адууны ихсийн үүдэлсийн найрлагатай чанараараа бусдаас ялгарна гэд үз тэгээд мэдэрнэ. Ялгарнаа хэрэглээд үз тэгээд мэдэрнэ гэд энэ реклам явуулчлаа. Яг байна. Одоо энэ ахгүй юу? Яагаад тэгэхээр хэрэглэж үзсэн хүн бас нэг үн цэнийг мэдэж байна. Баярлалаа. Долгормоо маш их баярлалаа. Рекламдж өглөөдөө хөдөлмөрч бүсгүүдэд амжилт хүсье гэж цэцгчин ээж болрогч маань комментцсэн байна. Баярлалаа. За тэгээ асуух зүйлсүүд дахиад байвал бичээрэй. Япон гоо сайхны чанарыг Este Coco брэндээс мэдэрнэ хэрэглээд үзээрэй гэж дахиад бичсэн байна. За тэгээд
Ирээдүйд бол зөвхөн Монголд гэхгүй дэлхийд гарна гэдэг байгаа тий. За тэгээд Японд бол Estecoke гэдэг өөрөөсөө энэ брэнд байна. Манайхаас бас энэ бүтээгдэхүүнүүдийнхээ октежийг аваад хийх нэ. Монголд бол одоо гарангуудаа бас дэлхийн ямар улс оронд ч гэдэг юм уу нэг юм төлөвлөгөө байна уу? Станы орнууд гэж ярьдаг дагуулсан Оросын албаны улс үл социалист холбоот улс гэж байхад байсан станы орнууд бол цаг агаарын байдал болон арсны онцлог нас бидэнтэй маш төстэй байдаг учраас тэдний зах зээл дээр бид одоо MLM multi level маркетинг буюу сүлжээний системээр гарах сонирхолтой байгаа. Тийм. Тэгэхээр магадгүй одоо тэр тухайн Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан гэдэг энэ улсуудад Турк руу бас гарах боломжтой байгаа. Яагаад энэ улсуудыг бас онцолж хэлээд байна вэ гэхээр албан ёсны онцгой эрх нь зөвхөн манай Jeans Beauty Coco манай компанид зөвхөн энэ эрх нь байгаа юм. Тэгэхээр бид бүхнээр дамжуулаад цаашаага энэ дэлхийн том улсууд руу цаашлаад Европын албаны улс руу ч гарах боломжтой. Гэхдээ Европын албаны улс руу гарах үед бас дахиад судалгаа шинжилгээ хийгдэх байх. Яагаад тэгэхээр Европын хүмүүсийн арсны онцлог нь Азийн буюу монголчуудаас их өөр. Тэд маш нэмгэн одоо эмзэгхэн арстай хүмүүс байдаг. Тийм. Тэгэхээр бас яг тэдэнд зориулсан мэдээж бүтээгдэхүүн гарах баха. Тэр нь бол дахиад бас манай Такадас нэсээ 2-3 жил судлаад эхлэх байх л та. Их бах тий. Тэгэхээр гэр бүлийн радио юм чинь энд бас нэг асуултыг асуучаад өндөрлөе гэж бодож байна. Юу вэ гэхээр ер нь л нөгөө нэг эмэгтэйчүүд ийм бизнесийг одоо ийм дайчин зоригтой эхлүүлж байна. Тэгээ хувийнхаа хүсэл мөрөөдлийн зүйлийг хийж байна. Тэгээ яг гэрэлтмийн энэ хэсэг дээр ордог олон эмэгтэйчүүд гэж ярьдаг. Би яг гэртээ хүүхдээ хараа сууж явах та. Эсвэл миний амьдралд яг нэг ийм зүйл тулгарсан тохиолдсон учраас би энийг туршиж үзээд тэгээд энэ маань бизнес болоод одоо ингэ явж байгаа. Тэгээд энийг ингээд анх эхлүүлэхэд бол ингээд юу гэдгийг те ээж минь тусалсан эсвэл нөхөр минь дэмжсэн ч гэдэг юм уу те. Тэгээд харахад гэр бүлд одоо ингээд ямар нэг зүйл хийчи болгочи бүтээчи сайхан амьдрчи гэдээ явж хахад би биенээ дэмжинэ гэдэг бол маш чухал зүйл шүү дээ. Би биенээ дэмжээд энийг чаднаа хийчих. Эсвэл би чамд хөрөнгө оруулалт ингээд тодорхой хэмжээний анхны чинь юм орлогыг өгье хийчих. Тэгээд чи чаднаа гэдэг тэр юмыг өгдөг хүмүүс бол гэр бүлийнхэн л байдаг шүү дээ те. Тэгэхээр яг энэ дээр магадгүй би нэг ийм хиймээр байна гэд нэг бүсгөө сууж байвал хань тэ ээж наав нь одоо найз нөхдөнд ч гэдэг юм уу дэмжих туслах дээр ямар зүйлийг бас хэлэх вэ? Энэ бол гэр бүлийн үн цэнэл гэж би харж байна л да. Үн цэнийн талаар яриад хоёлаа энэ шавар. Ер нь альва бүх юмний суурь хайрл гэж боддیں۔ Да. Зах зээлийн судалгаа нь амжилтгүй гэж гарсан байлаа гэж бодоход ямар ч байсан тэр хүний нөгөө урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж байдсан шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хичнээн тийм байсан ч гэсэн яг өөр нь заавал хийлгээд үзээрэй. Ялангуяа бизнес гэдэг зүйл бол эрсдэл гаргахгүйгээр амжилтанд хүрдэггүй юм. Заримдаа бид бүхний бодож ирснээс шал эсрэг үр дүн бас гарч идэг. За энэ чадахгүй дээ гэж бодхосоо илүүтэйгээр үцээ талдаг. Ер нь дэмжлэг урам гэдэг бол мөнх санхүү гэхээсээ илүүтэйгээр хамгийн түрүүнд хажууд байгаа хүн үгээр урам өхөл өөрөө энэ бол маш том дэмжлэг. За ялангуяа их нартай гэртээ хүүхдээ хараад ямар нэгэн зүйл эхлүүлэх гээд энэ үед нь үргэлж боломжийг нь олгож тэгээ боломж гэдэг чинь үгээр ч болтгоо дэмжиж байгаарай л гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр хамгийн ойр дотны хүмүүсээс л бид дэмжлэг хүсдэг. Дэмжлэг гэдэг маань урам багхгүй юу? Тийм шүү. Тэгээд нэг бүсгөө хэлжсэн. Би ингээл гэртээ хүүхдээ хараад сууж байхад өдөржингөө ингээл уйдаал тэгэл дуртай юмаа хийгээл анх бол ингээл нөгөө тэр дуртай юм олоогүй байхдаа ингээл орой нөхрөө ирэхээр л нөхрөөсөө хайр халамж хүсээл те цаг гаргасангүй гээл тэгсэн. Яг тэр дуртай сонирхолтой юм олоо хийгээл байхдаа ингээл өдөр аюу урд өнгөрөөл орой нөхрөө ирэхэд нь л би ийм юм хийцэн тэгцэн ингэцэн гэл гэрэлтээдсэн чинь нөхөр нь бүр хараад чи бүр үнэхээр аз жаргалтай байгааг харах надад бол гоё байна тий. Тэгэхээр чиний энэ бизнесийг ингээд дэмжиж би бүр ингээ давхар цаг заваараа ингээд хүргэлтээ чи хүртэл хийгээд ингээд дэмжиж хийсэн гэдэг. Тэгэхээр ер нь ийм л байж ич одоо Монгол улсад гэр бүл хөгжөөд байна хүн хөгжөөд байна шүү дээ тий. За тэгээд Монголд дэлгүүр нь хаана байдаг вэ гэж байна. Одоогор бол нэрийн дэлгүүр байхгүй. Нэрийн дэлгүүр холбогдох харин манай агуулгах худалдаага яг энэ Баянбүрдийн тойргийн уртлын 64А гэд байрны 3 давхарт 301 тоотод байгаа.
За тэнд бас зориод ирж болно. Тэнд мэдээлэл авч болно. Тэнд бид нар бүтээгдэхүүнийг бас хэрэглүүлээд бас явж болно. Зөвхөн яагаад би бас ингээд мэдээж энэ илүү хүмүүст ойр байхын тулд бас нэг төв зам дагуу бас яг нэгэнт л эхэлж байгаа болохоор цогцоороо эхэлчих юмсан гэж хүсээд байгаа юм. Тэгэхдээ хүмүүсийн хүсэл бас ингээд нөгөө хүлээж шүү дээ тий. Одоо тэгсэн ятаа хүлээгээд байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ та хүлээж дисэхгүй бол хүрээд ирээ. Хол гэж бодохгүй бол тий. Даваасран баяр маань дархнаас орж ирдэг. Тэгэхээр бас Монгол Улаанбаатартаа ороод ирвэл тий. Ороод гараарэ гэж урьж шүү. Ер нь тийм өсвөлчүүдээ ийм байгаа шүү. Одоо хэрвээ та би хэрвээ холбогдоод дуутгал юм бол би яваад очие гэж байгаа байхгүй. За та заавал дэлгүүртэй заавал гоо сайхны салонтой байх албагүй. Хамгийн гол нь танд төлөвлөгөө байх юм бол за би хэрвээ Este Coco-той ингэж ажилламаар байна. Энэ аянд чинь би ингэж нэгдмээр байна гэсэн өөрийн төлөвлөгөөг та надад танилцуулаад энэ төлөвлөгөө нь та хоёр хамтраад ажил хэрэг болгож чадах юм бол би өөрөө гүгээд очие. Би өөрөө зориод очие. Бүтээгдэхүүнээ аваад би өөрөө тань дээр очие. За яг ингэж ханддаг юу бол одоо байхгүй шүү. Баярлалаа гэсэн байна. За тэгээд маш их баярлалаа. Урилгын маань хүлээж аваад Монгол шинэ бизнесийг эхлүүлнэ гэдэг, Монгол дахиад бүр шинэ брендийг бүтээнэ гэдэг бол үнэхээр одоо гайхалтай том ажил. Тэгээд Монгол эмэгтэйчүүд маань бас энд хамтраад хүчин зүтгэж байгаа нь бас үнэхээр одоо гоё зүйл байна. Тэгээд шинэ брендд нь, шинэ бизнест нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Монгол улсдаа битгий дэлхийд гарсан одоо эрүүл мэндийн тий хамгийн сайхан гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргана гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Тэгээд 104.5 гэр бүлийн радионы маш их баярлалаа. Тэгээд тэр тусмаа баясаа чамдаа маш их баярлалаа. Ямар ч үед бас дэрэгдмэн байдаг байсан шүү. Танаа хамт олон. Тий. Тэгээд цаашид хамтарч ажиллах болно. Яагаад гэхээр альва одоо яг та бүхэн шиг ийм хэвлэл мэдээллийнхэн болвол хин нэгнийг хараат байхгүй тулд яах аргагүй энэ том бизнесийг авч явахын тулд маркетингийн одоо орлогоор энэ бүх юм шудраг одоо хин нэгний талд ажиллахгүйгээр ард түмэндээ яг бодит мэдээлэл хүргэдэг. Тийм болохоор би бас чадлынхаа хэрээр танаг одоо байгууллагатай радиотой хамтарч ажиллахыг хүсэж байгаа. Баярлалаа. Тэгээд хамтрахтаа үнэхээр одоо үргэлж нээлттэй байна. Баярлалаа. Тэгээд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань өнөөдөр хонгийн эффект хэсгээрээ шинэ брэнд, шинэ бизнес одоо сэдвээр Este Coco Beauty уцаад компани маркетингийн газрын захирал Майц цэгтэй ярилцлаа. Тэгээд сонсогчдаа бидэнтэй хамт байсан баярлалаа. Үргэлжлүүлэн гэр бүлийн радиогийн уран бүтээл нэвтрүүлгүүдийг хүлээн авч сонсоорой. Өдөрт нь амжилт хүсье. За баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Усан дээр хөвөх хүн тайван дөлгөөн үзэгсэлэнтэй харагддагч түүний хөл усан дор зогсолтгүй хөдөлмөрлсөөр байдаг. Үүнийг хонгийн эффект гэж нэрийддэг. Бүсгүй та хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээсээр байна уу?